Сайн байцгаана уу? Сайн Улаанбаатар хөтөлбөрийн хуулийн болон эхэлж байна. Би хуульч өмгөөлөгч Ууган Баяр байна. За өнөөдөр та бүхэнд хөтөлбөрийн тухай хууль заасан байгууллагын дотоод хөтөлбөрийн хэм хэмжээтэй холбоотой, хөтөлбөрийн дотоод журамтай холбоотой зохицуулалтын талаар та бүхэнд зөвлөгөө өгөхөөр бэлтгэж байна. За ер нь 2022 оноос хойш хөтөлбөрийн тухай хууль шинжилэгдэн найруулагдаж, за өнөөдрийг хүртэл багагүй хугацаанд хэрэгжиж эхэлж байна. За ер нь хуулийн зөвлөгөө аваад хуульч өмгөөлөгч нарт хандаад явж байгаа иргэн аж ахуйн нэгж байгууллагын зүгээс байгууллага дотроо мөрдөж байгаа энэ хөтөлбөрийн дотоод журамтай холбоотой асуудлаар нийтлэг түгээмэл дараах юм асуудлуудыг асуултыг тавьж хуулийн зөвлөгөө авч байна. За энэ дотор бол ер нь байгууллага хөтөлбөрийн дотоод журмаа боловсруулахдаа яг юун дээр анхаарах вэ? Ер нь байгууллага дотроо мөрдөж байгаа энэ дүрм журамтай холбоотой асуудал дээр ямар зүйлүүд дээр энэ холбогдох хууль тогтоомжинд нийцүүлэх ёстой байдгийн байдаг талаар ер нь нийтлэг юм түгээмэл асуултууд бас ирдэг. За ер нь бол яг байгууллагын дотоод энэ хэм хэмжээ буюу хөтөлбөрийн дотоод журмыг ер нь боловсруулахдаа хөтөлбөрийн тухай хуульд тухайлаад тодорхой шалгуурыг зааж өгсөн байдаг. За тодорхойлох юм бол хөтөлбөрийн тухай хууль, за хөтөлбөр нийгмийн хамгааллын энэ хууль тогтоомжид заасан энэ ажилтны хөтөлмөрийн суурь эрхтэй холбоотой асуудлыг дордуулсан юм нөхцөлтөө хөтөлмөрийн дотоод хэм хэмжээг боловсруулахгүй байх ийм зохицуулалт бий. Дээр нь мөн энэ хөтөлбөрийн тухай хууль, нийгмийн хамгааллын хууль тогтоомжтой холбоотой бусад хууль тогтоомжийг зөрчихгүй байх юм зохицуултыг бол энэ хөтөлбөрийн дотоод журамдаа бол тусгасан байдаг. За ер нь бол яг бид нар нийтлэг нэг юм түгээмэл бас алдаанууд бас байгаад байна. Өөрөөр хэлбэл хууль хэрэглээний хувьд байгууллага дотроо хөтөлбөрийн дотоод журмаа боловсруулахдаа энэ хууль заасан хуульд байхгүй юм нэр томьёог хэрэглэх бий болгох юм зүйлүүд бас нэлээд ажиглагддаг. За тодруулах юм бол ажилтныг ажилд авахдаа ажилд томилох гэдэг агуулгаар ийм бүлэг зохицуултыг хөтөлбөрийн дотоод журамд тусгаад мөн байгууллагын тухайн удирдлага буюу удирдлагын шийдвэрээр захирлын тушаалаар ажилтныг авах биш томилох гэдэг ийм агуулгатай ийм зохицуултаар тушаал гарч ирэх жишээтэй. За тодруулах юм бол хөтөлбөрийн тухай хуульд бол ажилтныг ажилд авах гэдэг агуулгатай хөтөлбөрийн эрхлэлтийн харилцааг үүсгэхтэй холбоотой юм асуудал яригдана үхээс ажилтныг ажилд томилох гэдэг агуулга бол хөтөлбөрийн тухай хуульд байдаггүй. За төрийн албаны тухай хууль, төрийн захиргааны албан тушаалтан, төрийн жинхэнэ албан тушаалтнууд дээр бол ажилд томилох гэдэг агуулгаар бол хэрэглэгддэг. За хөтөлбөрийн тухай хуульд бол ийм агуулгаар бол хэрэглэгддэг. Тийм учраас нэр томьёоны хувьд бас анхаарах юм зүйлүүд бас байдаг. За ер нь бол яг байгууллага дотроо байгууллагын дотоод журамдаа бас хэд хэдэн зүйлүүдийг бас анхаарах юм зайлшгүй шаардлагууд бас байна. За тодруулах юм бол ер нь бол яг зөвхөн хууль тогтоогчдын зүгээс ч тэр энэ салбарт ажилладаг хуульч нарын зүгээс бол хөтөлбөрийн тухай хууль, за хөтөлбөрийн дотоод журмыг бол ер нь бол бага хөтөлбөрийн хууль гэж ерөнхийдөө ярьдаг. Тэгэхээр байгууллага дотор бол үндсэндээ бол тухайн ажилтан албан агчтай холбоотой нийгмийн асуудал, ер нь сахилга арга хэмжээтэй холбоотой асуудал дээр ер нь хөтөлбөрийн дотоод журмыг бол нэлээд чамбаа сайн боловсруулж батлах юм зайлшгүй шаардлагатай байна. За ер нь хөтөлбөрийн тухай хуульд бол ажил олгогчлоо чиглэсэн энэ хөтөлбөрийн харилцаа, ажилтан хоорондын энэ харилцаа бол харилцсан санал бодлоо илэрхийлж саналыг нь авч энэ хөтөлбөрийн дотоод журам бол тусгатаж боловсруулах ёстой. За гэвч бол ер нь яг ажил олгогчийн зүгээс байгууллагын хөтөлбөрийн дотоод журмаа боловсруулахдаа зөвхөн нэр төдий ажилтнаас санал авсан ийм дүр эсгэж байгууллагын хөтөлбөрийн дотоод журмаа боловсруулж явах ийм нийтлэг ийм асуудал бас үүсдэг, батлах ийм тохиол бас байна. Тэгэхээр ер нь бол яг зөвхөн хуульд бол юу гэж тодорхойл заасан бэ гэхээр ажилтан албан агчдын нийт саналыг нь төлөөлөгчийн саналыг нь тусгаж энэ хөтөлбөрийн дотоод журмаа батлах юм зайлшгүй шаардлага байна гэж үзэж байгаа. За ер нь хөтөлбөрийн тухай хууль маань бол энэ ажил олгогчид үүрэг болгосон
энэ хөдөлмөрийн дотоод журмдаа тусгах ёстой гэдэг үүрэг болгосон зохицуултууд бол нэлээд хэд байдаг. За энэ үүргээ бол ажил олгогч маань тухайн байгууллагын удирдлага маань хэрэгжүүлээгүй болвол одоо зөрчлийн тухай хуулиар одоо торгуул авах ийм одоо зохицуулттай. За зөрчлийн тухай хуулийн 10-16 дугаар зүйлд бол үндсэндээ энэ хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбоотой юм зохицуулт байна. Тэгэхээр энэ хууль тогтоомжийн хэрэгжилтийг одоо хангаагүй тохиолдолд одоо хариуцлагын асуудал ажил олгогчид байна. За жишээ аваад ярихад ер нь бол байгууллага дээр бол ер нь ажил олгогч хоёрын хооронд бол ер нь хөдөлмөрийн гэрээ бол байгуулах хэрэгтэй байдаг. За энэ байгуулах хөдөлмөрийн гэрээг бол талууд бол бичгээр байгуулах хэрэгтэй байдаг. Гэтэл ажил олгогчийн зүгээс бол бичгээр эсвэл цахимаар ажилтнаа хөдөлмөрийн гэрээ байгууллагаагүйгээс үүдэлтэй хариуцлагын асуудал бас яригддаг. За энэ зөрчлийн тухай хуулиар бас ажил олгогчид торгуул хуулийн этгээдэд ийм торгуулийн арга хэмжээ авах юм зохицуул бас байдгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. За ингээд өнөөдрийн та бүхэнд байгууллагын дотоод хэм хэмжээ буюу хөдөлмөрийн дотоод журамтай холбоотой зарим нэг анхаарах зүйлийн талаар зөвлөгөө мэдээллийг өгөр хүргэлээ. Ингээд анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа. Оновчтой шийдэл, бодит үр дүн, UB Advocates, хуулийн фирм.